Тэл 1-р бүлэг Гэрэгнийхээ дагуулж Яковтай хамт Египтэд очсон Израилийн хүүхдүүдийн нэрс. Ревен, Симеон, Леви, Юда, Исахар, Зебулун, Бенамин, Дан, Нафтали, Гад, Ашер нар юм. Явын үр удам бүгд 70 хүн бөгөөд харин Йосеф Египтэд байлаа. Йосеф хийгээд түүний ах дүү нар мөн тэр үеийнхэн бүгд өөд болов. Гэвч Израилийн хүүхэд өсөж үрж өнөр олол болж улам хүчтэй болсоор тэр газрыг дүүргэв. Йосефийг мэдэхгүй шинэ хаан Египтэд гарч ирлээ. Тэрээр ард түмэндээ үзэгтэн Израилийн хүүхдийн ард түмэн нүднээс олон бас хүчтэй боллоо. Тэдэнд нарийн ухаанаар хандцгаая. Тэгэхгүй бол тэд олширч дайн гарах үед бидний үзэн яддаг хүмүүстэй нийлэн бидний эсрэг байлдаж энэ газрыг авах болно гэв. Ингээд тэднийг хүнд хүчээр ажиллаар туйлдуулахын тулд тэдний дээр ажил хянагчдыг тавив. Тэд Фаронд зориулж Питом, Рамсес гэдэг агуулга хотуудыг байгууллаа. Гэвч тэднийг гэдгийг чинээ зовоох тусам тэд төдий чинээ олширч улам бүр тархтаа. Тиймээс Египтчүүд Израилийн хүүхдээс болж айдас давтав. Египтчүүд Израилийн хүүхдүүдийг ажилд албадан шахав. Тэднийг албадан шахсан хүнд хүчээр ажлууд болох шавар зурах, тоосго зохих, мөн хээрийн ганц бүрийн ажлаар Египтчүүд тэдний амьдралыг гашуун зовлонтой болгов. Дараа нь Египтийн хаан нэгнийг нь Шифра, нөгөөг нь Пуа гэдэг еврей их баригч нарт. Та нар еврей эмэгтэйчүүдийг амарчих үед нь бүх их барихтаа хүү байхыг нь харвал өхүүлж харин охин байвал амьд үлдээ гэв. Тэгтэл их баригч нар Бурханаас имэж Египтийн хааны тушааснаар эс өвлдөн хөөгүүдийг амьд үлдээв. Тиймээс Египтийн хаан их баригч нарыг дуудаж тэдэнд та нар юунд ийм юм хийж хүүхдүүдийн амьд үлдээв гэв. Их баригч Фаронд еврей эмэгтэйчүүд Египт эмэгтэйчүүдтэй адилгүй юм. Тэд хүч хийтэй болохоор их баригчийг тэдэн дээр ирэхээс өмнө төрчихсөн байх юм гэж хариулв. Тиймээс Бурхан их баригчдад сайнаар ханджээ. Ард түмэн олширч маш хүчрхэг болов. Их баригчид Бурханаас имээсэн тул тэр тэдэнд гэр бүл бий болгожээ. Тэгэхэд Фарон бүх ард түмэндээ шинээр төрсөн хүү бүрийг та нар нийлмөрөнд хайж охин бүрийг нь амьд үлдээ гэж тушаав. Гэтэл 2-р бүлэг Леви овгийн нэгэн хүн явж Леви овгийн охиныг авав. Тэр эмэгтэй жирэмсэлж бүх төрүүлсэн бөгөөд хүүгийнхээ сайхныг үзээд түүнийг 3 сар нуужээ. Гэвч түүнийг цаашид нууж чадахгүй болмогцоо түүнд зориулан хулсан сагс авч баривчин болон давиргаагаар шавав. Тэр түүн дотор хүүгүүнээ хийж нийлийн эргийн зэгсэн дунд тавьжээ. Хүүд юу тохиолдохыг мэдхээр их чинь зайдуу зогсож байлаа. Фароны гүнж усанд орохоор нийл рүү ирж шивгчэнгүүд нь нийлийн эргээр явцгааж байв. Зэгсэн дунд өнөөх хулсан сагс байхыг тэр хараад шивгчнээ илгээж түүнийг авчрууллаа. Тэр нээж харсанд харахтун нэгэн хүүгүүн уйлж байлаа. Тэр түүнийг өрөвдөн энэ еврейчүүдийн хүүгүүдийн нэг нь байна гэв. Түүний эгч нь Фароны охинд би явж еврей эмэгтэйчүүдээс танд түүнийг хөхүүлж өгөх хөхүүл эмэгтэйг дуудах уу гэв. Фароны охин түнд яв гэхэд охин явж хүүгүүний эхийг дуудлаа. Фароны охин түнд энэ хүүгүүнийг авч надад хөхүүлж өг. Би чамд хөлсийг нь өгнө гэлээ.
Тэгээд тэр эмэгтэй хүүхдийг авч асрав. Хүүгүний өсөж том болоход эмэгтэй түүнийг фараоны охинд аваачсан бөгөөд тэрээр хүүн болов. Мөнөөх нь хүүг Мосе гэж нэрлээд учир нь би түүнийг уснаас гаргаж авсан гэж хэлжээ. Мосе өсөж том болоод нэгэн өдөр ах トゥ нар дээрээ очиж тэдний хүнд хүчээр ажлыг харав. Ах トゥ усийнх нь нэгэн болох еврей эрийг нэг Египтээр зодож байхыг тэр үзв. Тэрээр ийш тийш хараад хөнгөө байхыг үзмэгцээ мөнөөх Египтийг алж элсэнд нуужээ. Түүний дараа өдөр нь очиход хоёр еврей эр зодтолдож байгаа үзэгдэв. Тэрээр буруутанд чи юунд хөршөө зодно вэ гэсэнд харин нөгөө хүн хэн чамайг бидний дээрх захирагч шүүгч болгосон юм бэ? Чи тэр Египтийг алсныхаа адил намайг бас алах санаатай юу гэсэнд Мосе ааж хэрэг үнэхээр илэрчээ гэж хэлэв. Фараон энэ хэргийг сонсоод Мосег алахаар хайв. Харин Мосе фараоны нүднээс зугтаж Мидиан газар сатав. Тэгээд тэр нэгэн удгийн дэргэд сууж байлаа. Мидианы дахилж 7 охинтой ажээ. Тэд бус татахаар ирээд эцгийнхээ хонин сүргийг услах гэж онгоцнуудыг дүүргэв. Тэгтэл хончид ирээд тэднийг хөөхөд Мосе босож огтод туслан тэдний хонин сүргийг услалаа. Тэд эцэг Реул дээрээ ирэхэд тэр өнөөдөр та нар юунд ийм эрт ирэв гэж асуув. Тэд нэгэн Египт хүн биднийг хончтын гараас хамгаалсан. Түүгээрч барахгүй тэр бидэнд бус татаж өгч хонин сүргийг услалаа гэв. Тэрээр охидтой тэр хүн хаана байна вэ? Та нар яагаад түүнийг орхив? Түүнийг дуудаж хоол идүүл гэж хэлв. Тэгээд Мосе тэр хүнтэй хамт амьдрахаар шийдсэн. Тэрээр Мосед охин Зиппорагаа чээ. Тэрээр хүү төрүүлсэнд Мосе би хүний нутагт цагаач болсон гэд түүнд Гершом гэдэг нэр өгөв. Урт хугацаа өнгөрч Египтийн хаан өөд болов. Израилийн хүүгүүд болж шүүрс алдан орилжээ. Болчлоос болж тусламжгүйсэн тэдний хашгираа нь Бурханд хүрлээ. Бурхан тэдний яолох дууг сонсоод Авраам, Исаак, Яаковтай байгуулсан гэрээгээ санав. Бурхан Израилийн хүүгүүдийг харжээ. Тэгээд Бурхан тэдэнд санаа тавив. Гэтэл 3 дугаар бүлэг Мосе хадам эцэг Мидианы дахилж Етрогийнхоо хонин сүргийг хариулж байв. Тэрээр сүргийг цүлийн гар тууж Бурханы уул Хоревт хүрчээ. Эзний тэнгэр элч өргөс бүтэн дундаас галын дүлэн дунд түнд үзэгдэв. Харагтун буданд гал дүрлцэж байсан боловч буд шатахгүй байгааг Мосе харлаа. Тэгээд Мосе буд яагаад шатахгүй байгааг энэ гайхалт үзэгдлийг очиж харъя байц гэлээ. Тэрээр харахаар хэрэгснийг эзэн үдсэн агаад будын дундаас түүнийг Бурхан дуудан Мосе гэсэнд эзэн тэрээр би энд байна гэж хэлв. Гэтэл наашаа бүү ойрт чиний зогсож байгаа газар ариун газар учраас хөлдөх шаргаагаа тайл гэж тэр айлдав. Мөн чиний эцгийн Бурхан, Авраамийн Бурхан, Исаакийн Бурхан, Яаковын Бурхан би байгаа юм гэж айлдсанд Мосе Бурханыг үзэхээс айж нүрээрээ онов. Эзэн Египтэд байгаа ард түмнийхээ зовлон би харж ажлын дамлуудаас нь босон тэдний хашхрааныг би сонслоо. Би тэдний зовлон зүдгүүрийг мэднэ. Тиймээс тэднийг Египтчүүдийн гараас чөлөөлж тэр газраас гаргаад Канаан, Хит, Амор, Перес, Хиви болон Ибусчуудын газар болох Сүв бадаар бэлгсэн сайхан удам нутагт аваачаар би буцаж ирлээ. Ууж ирлээ. Тэгээд одоо харагтун Израилийн хүүгүүдийн хашгираа миний өмнө ирэв. Түнчлэн тэднийг дарангуйлж байгаа Египтчүүдийн дарангуйлыгч би харлаа. Тиймээс одоо явхтун би чамайг Фараон руу илгээж байна. Чамаар өөрийн ард түмэн болох Израилийн хүүгүүдийг Египтээс авчруулъя гэв.
Гэвч Мосе Бурхан надад фараон руу очиж Израилийн хүүхдүүдийг Египтээс гаргах гэдэг. Би хий юм бэ гэж хэлэв. Тэгэхэд тэр би чамтай заавал хамт байна. Энэ нь чамд би чамайг илгээсний тэмдэг болж чи ард ол түмнийг Египтээс гарган авчирна. Та нар энэ ууланд Бурханд өргөх болно гэж айлдав. Тэгэхэд Мосе Бурханд хараач би Израилийн хүүхдүүдээр очиж тэдэнд эцэг өвгний чинь Бурхан намайг та нар руу илгээв гэж хэлэхэд тэд надаас түүний нэр хэн бэ гэж асууад би тэдэнд юу гэж хэлэх вэ гэв. Бурхан Мосед би байгаа юм гэв. Тэгээд тэр Израилийн хүүхдүүдэд чи би байгаа намайг та нар руу илгээв гэж хэл гэв. Нааш нь Бурхан Мосед Израилийн хүүхдүүдэд чи эцэг өвгдийн чинь Бурхан, Авраамийн Бурхан, Исаакийн Бурхан, Яаковын Бурхан эзэн намайг та нар руу илгээв гэж хэл. Энэ нь мөнхөд миний нэр бөгөөд үеийн үед миний дурсгалт нэр юм. Явж Израилийн армуудуудыг хамттан цуглуулan эцэг өвгдийн чинь Бурхан, Авраам, Исаак, Яаковын Бурхан эзэн надад үзэгдэн би та нарыг үнэхээр анхаарч Египтэд та нарт юу тохиолдсныг харав. Тиймээс та нарыг Египтийн зовлон зүдгүүрээс гаргаж Сүү балаар бэлгсэн нутагт болох Канаан, Хит, Амори, Периз, Хиви, Ибусчуудын нутагт аваачна гэж би амлаж байна хэмээсэн гэж хэл. Тэд дуу хоолойг чинь сонсно. Чи Израилийн ахмадуудтай хамт Египтийн хаанд очоод Египтчүүдийн бурхан Еврейчүүдийн бурхан эзэн бидэнд уулзсан. Тиймээс одоо эзэн бурхандаа дахил өргөхийн тулд цөл рүү 3 өдрийн аянд явахыг бидэнд зөвшөөрөөч гэж хэл. Харин хүчит мотраар зохихоос нааш Египтийн хаан явахыг чинь зөвшөөрөхгүй би мэдэж байна. Тийм учраас би мотраа сунгаж тэдний дунд үлдэх бүхэл гайхамшгүй дараа Египтийг зохино. Үүний дараа тэр та нарыг явуулна. Би Египтчүүдийг нүдэн дээр энэ ард түмэнд тааллыг сойрхох болно. Та нар явахдаа гар хоосон явахгүй. Харин эмэгтэй хүмүүр хөршөөсөө амьдарч буй гэрийнхээ эмэгтэйгээс галт мөнгөн идэл ба хувцас тэгж аваад бөхүү тохидтой өмсгөж зүйлэг. Ингэж та нар Египтчүүдийг цөлмөх болно гэв. Гэтлэл 4-р бүлэг. Тэгэхэд Мосе хариулан хараач тэд надад итгэж миний үгийг сонсохгүй харин эзэн чамд үзэгдээгүй шүү дээ гэж хэлж багад гэв. Тэгэхэд эзэн түүнээс гарт чинь юу байна гэж асуухад тэр таяг гэж хариулсанд тэр түүнийгээ газар хай гэж айлдав. Тэр таягаа газар хаяхад таягд могоо болсонд Мосед түүнээс зогтов. Харин эзэн Мосед гараа сунган түүний сүүлнээс нь барь гэлээ. Тэрээр гараа сунганд байхад могоо гарт нь таяг болов. Энэ нь тэдний эцэг өвгүүдийн бурхан, Авраамийн бурхан, Исаакийн бурхан, Яаковын бурхан эзэн чамд үзэгдсэнийг тэдэнд итгүүлэхийн тулд юм гэж айлдав. Тэгээд эзэн цааш нь түнд одоо гараа өөртөө хийгээв. Тэр өөртөө гараа хийгээд гараа гаргаж ирэхэд үзэгтэн гар нь цас шиг цагаарч уйман өвчтөй болсон байв. Тэрээр гараа өөртөө дахиад хийгээв. Тэр өөртөө гараа дахин хийгээд өөрөөсөө гаргаж ирэхэд үзэгтэн гар нь бие махбод шиг нь хэрүүл болсон байлаа. Хэрвээ тэд чамд итгэхгүй эхний тэмдгийг дуу хоолойг сонсохгүй бол дараагийн тэмдгийн дуу хоолойд итгэх бол юм. Харин тэд энэ хоёр тэмдэгт ч үл итгэж үгийг чинь сонсохгүй бол чи нилээс ус авч хуурай газар тасах. Нилээс чиний авсан ус хуурай газарт цус болно гэв. Мосе эзэн минь өчигдөрч уржигдэрч та зарцтайгаа ярьж хэлснээс хойш ер нь би хизээч уран үгтэй байгаагүй. Учир нь би үг яриандаа удаан ам ивэлдгүй гэж хариул.
хүн гэж хариулав. Эзэн түүнд хүмүүний амыг хэн бүтээсэн бэ? Хүмүүнийг хэн хэлгүй эсвэл түлхий хараатай эсвэл хараагүй болгодог вэ? Эзэн би биш гэж юу? Тиймээс одоо яв. Би амтаа чинь хамт байж чиний юу хэлхийг чинь чамд заана гэв. Харин тэр эзэн та өөр хэн нэг явуулаач гэв. Тэгтэл эзэнний уур хилэн Мосегийн дээр эсрэг бадарч Леви хүн Арон гэдэг ах чам байхгүй юу? Тэр хэл яриа сайтайг би мэднэ. Үзэгтэн тэр чамтай уулзахаар гарч ирж байна. Тэр чамайг хараад зүрхэндээ баярлах болно. Чи түүнтэй ярьж үгээ хэлж өг. Би чиний болон түүний амтай хамт байна. Юу хийхийг чинь би та нарт заана. Тэр чиний оронд ард түмэндээ ярина. Тэр амийг чинь орно. Би түүнд, чи түүнд бурхан шиг байна. Чи энэ тайгийг гартаа барьж үгээр тэмдгүүдийг үлдэнэ гэж айлдав. Тэгээд Мосе тэндээс холдон эцэг Ятроог энд буцаж очоод түүнд би Египтэд байгаа ах түнэр дээрээ буцаж очоод тэдний амьд эсхийг хамаар байгаа тул намайг явуулаач гэсэн Ятро Мосед амар тайван явдаа гэж хэлв. Мидианд эзэн Мосед Египт рүү буцаж оч чиний амийг эрлхийлж байсан бүх хүн хүсэн гэж айлдав. Ингээд Мосе эхнэр хүүгүүдээ авч тэдэнд илчиг унуулад Египт нутаг руу буцаж яв. Будны тайгийг Мосе гартаа авлаа. Эзэн Мосед чи Египтэд буцаж очоод гарц чинь миний өгсөн бүх гайхамшигыг фараоны өмнө үйл. Харин би түүний зүрхийг хатууруулж тэрээр ард түмнүүд явуулахгүй. Тэгэхэд чи фаронд эзэн миний ууган бол. Тэгэхэд чи фаронд эзэн миний ууган хүн бол Израиль. Тиймээс би чамд миний хүүг явуул. Тэр надад үйлчлэг гэсэн хэрэг чи түүнийг явуулгаас татгалзвал үзэгтэн би чиний хүүг ууган хүүгүнийг чинь ална гэж айлдаж байна хэмээн хэлгэв. Замдах хоноглох газарт эзэн түүнтэй уулзаад түүнийг хүлэх гэв. Тэгэхэд Зиппора захиурчлуу авч хүүгийнхээ тэрхийн арсыг танаад Мосегийн хүлд хайж чи үнэхээр миний цусан нөхөр гэж хэлв. Тэгэхэд тэр Мосег тавив. Тэр үед Зиппора чи цусан нөхөр мөн гэж хэлсэн нь холцлоос болсон юм. Эзэн Аронд цөлд Мосетэй уулзахаар явагдсан гэв. Тэр явж Бурхны ууланд түүнтэй уулзаад түүнийг үнсэв. Мосе өөрийг нь илгээсэн эзний бүх үг ба өөрт нь тушаасан бүх тэмдгүүдийг Аронд боломжилжээ. Мосе Ароноор хамт явж Израилийн хүүхдүүдийн хамт ахмадуудыг цуглуулад Мосед айлдсан эзний бүх үгийг Арон ярьжээ. Дараа нь тэр ард түмний өмнө тэмдгүүдийг үзүүлв. Тэгэхэд ард түмэн итгэжээ. Эзэн Израилийн хүүхдүүдийг анхаарч тэдний зовлон зүтгэврийг харсныг тэд сонсоод доор бүхий өргөлөө.